Та нар өмнө нь нохой хоосон орон зай руу хараад буцаж байгааг харж байсан уу? Хүмүүс нохой сүнс харж чаддаг гэж ярьдаг. Энэ бол надад болсон явдал юм. Тэр үед би ойролцоогоор 12 настай байсан. Оройн цагаар би нэг найзыгаа дагуулсан нэг айлын хашаанаас нууцаар алим түүхээр явсан. Тэр айлд маш догшин нохой байдаг учраас бид хашааг чимээгүйхэн давж орсон. Дараа нь найз маань доор харж зогссон, харин би мод руу авирч алим түүж эхэлсэн. Удалгүй доороос найз маань найсан дуугаар нохой намайг харчихлаа гэж хашгираад гүгээд явчихсан. Би холоос нохой бидэн рүү гүйж ирж байгааг харсан. Найз маань хурдхан хашаа даваад гарчихсан, харин би модон дээрээ үлдэж бууж чадаагүй. Би чимээгүй байж байгаад нохой явсны дараа явъя гэж бодсон. Гэхдээ сонин нохой наашаа ирсэн ч намайг олсонгүй. Харин модны ёроол руу хараад маш айсан байдлаа хуцаж байлаа. Яг л энд ямар нэг амар зүйл байгаа юм шиг. Миний найз аль хэдийн гүйчихсэн, одоо модон дээр зөвхөн би л байгаа. Харин нохой намайг анзаарахгүй байгаа нь хачин. Тэр үед ээжийн минь хэлж байсан нэг зүйл санаанд орсон. Хэрв нохой хүн байхгүй газар руу хараад хуцаад байвал эр сүнс харж байна гэсэн үг.